Өнгөрсөн сард Женев хотноо болсон олон улсын улаан загалмай холбооны хуралд оролцсон Монголын улаан загалмай нийгэмлэг өвөлжилт хүндэрсэн аймаг сумдын малчдад туслах олон улсын уриалга гаргаж дэмжлэг авч эхэлжээ. Энэ хүрээнд одоогийн байдлаар Финлянд улсаас дулаан хувцас хүнжил гудас ирсэн байна. Мөн олон улсын болоод бүс нутгийн хороодоос эрсдлийн үнэлгээ гаргах шинжээчдэрч төв завхан аймагуудад ажиллажээ. Энэ 7 хоногт Англи улаан загалмай нийгэмлэгээс мөн мэрэгчлэнүүд ирж Үүрхангаа, Архангаа, Дархан, Увс зэрэг аймагуудад ажиллаж хүмүүлийн тусламжийг ямар хэлбэрээр хэрхэн хүргэх талаар судлах нэ. Өмнө нь гаргасан олон улсын байгууллагуудын хийсэн судалгаагаар ихэнх малчдын гар дээр бэлэн мөнгө байхгүй, хамгийн ихдээ 50,000 хүртэл мөнгөтэй байсан нь энэ зудны үеэр тусламж олголтоо тэдний хэрэгцээ шаардлагад тулгуурлах чиглэлийг өгчээ. Тиймээс малчдын дунд явуулсан санал асуулгаар бэлэн мөнгөний хэрэгцээ шаардлага өндөр байгааг үндэслэн мөнгөн тусламж олгохоор судалж эхэлжээ. Тэгэхээр олон улсын улаан загалмай улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо бол бэлэн мөнгөний яаж эмзэг бүлгийн иргэдэд шууд хүргэх вэ гэдэг өөрийн системтэй урьдчилаад 12 сард бэлэн мөнгө хэрвээ тараах бол ямар хэлбэрээр өгөх үү гэдгээ холбоо өөрөө хаан банктай гэрээ хийж байгаа. Тэгээд малчдын өөрсдийнх нь карт руу бэлэн мөнгө өгөх бол огт бэлэн мөнгө байхгүй гар дээр мөнгөгүй байгаа малчдад энэ бол гол тусламж болно. Ямар нэгэн нэмэгдэл шууд бус зардал гаралгүйгээр эмзэг бүлгийн хүндээ хүрнэ гэж ингэ тооцож байгаа юм. Зудад нэрвэстэд өгөх тусламжийг улсын онцгой комиссаас гаргасан үнэлгээнд дэр үндэслэхээс гадна өндөр настай 0-5 хүртэлх насны хүүхэдтэй жирэмсэн ихтэй зорилттой бүлгийнхэнд олохоор зорж байна. Тусламжийн хэлбэр нь мөнгөн тусламж, дулаан хувцас, өвс тижэл, хоол хүнс байхаар бэлтгэж байна. Монголын улаан загалмай нийгэмлэг одоогийн байдлаар зудад нэрвэстэд зориулах тусламжиндаа 400 сая орчим төгрөгийг бэлдээд байна. Хүмүүнлэгийн нүүлсэд олон улсын улаан загалмай нийгэмлэг холбоо хороодоос гадна Монголын хувь хүн аж ахуй нэгж байгууллагууд ч мөн хандив тусламжаа үзүүлж эхэллээ. Дөөр бүжиг Эрдмийн театрын хамт олон гэхэд л энэ сарын 20-нд тоглолт зохион байгуулж орлогоо 100% зудын гамшигт өртөгсдөд хандивлахаар болжээ.